Мөнх тэнгэрийн бичиг 2016 уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн шагналыг гардуулах өнөөдрийн үзэсгэлэнгийн нээлтийн үгийг хэлэх эрхэм хүндэтэй хүн Монгол улсын ерөнхийлөгч захиагийн элбэг таныг эрхэм хүндэт зочдынхоо өмнө эрдэмтэн мэрэгдийн өмнө хүндэтгэн хүрье. За энд хүрэлцээсэн та бүхний энэ өдрийн түмэн болон айлтгая. Энэ сайхан өдрийн баярын мэндийг хүргье. Монголын ард түмний хамгийн дээд бахархал бол монголчуудын өв соёл байгамаа. Монголын ард түмний энэ өв соёлыг монголчууд, монгол хүмүүс өөрсдөө бүтээдэг. Тэр бахархлыг бүтээсэн хамгийн дээд бахархал бол мэдээж бидний их эзэн Чингис хаан байгаа. Тэгээ бэлгийн тооллоор өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд их эзэн Чингис хаан манд мэндэлжээ гэж манай олон эрдэмтэд олон түүхийн сурвалжуудыг үзэж ингэж тогтоож энэ өдрөөр Монгол бахархлын өдөр болгоод тэмдэглэж байхын саналыг төр уламжилж байсан. Тэгээд үүний дагуу зарилга гарч, хууль гарч ийм одоо өдөртөө болж байгаа. Тэгээд энэ өдрөөр хамгийн гол нь бид нэр зөвхөн Улаанбаатарт биш, манай аймагуд, сургуулиуд, нийт одоо соёл урлагийн газрууд, боловсролын газрууд дээр ийм сайхан одоо Монгол уламжлалаараа, өв соёлоороо, бичиг соёлоороо бахархдаг, түүнийхээ ололтыг олон түмэнд сурталчилдаг, түүний төлөө явдаг хамт олон иргэдийнхаа бүтээж байгаа зүйлийг олондоо үзүүлдэг ийм сайхан уламжлал тогтож байгаа. Энэ уламжлалыг бид цааш нь өргөжлүүлж явах ёстой гэж ингэж бодож байгаа. Ер нь өнгөрсөн хугацаанд Монгол улсын ерөнхийлөгчөөр ажиллахдаа хийсэн ажлынхаа жагсаалт энэ бүхнийг гаргаж бас эргүүлж үзэж байгаа. Тэгээ би нэг зүйл дээр үнэхээр одоо гайхсан. Энэ Монгол улсын, Монголын түүх, өв соёл, уламжлал, ёс заншилтай холбоотой гаргасан санаачлаг, хийсэн ажлууд бол хамгийн их нь байх юм. Бүр одоо яг энэ мөнх тэнгэрийн бичиг гэдэг шиг ингээд тогтцсон Монголын түүхтэй холбоотой, уламжлалтай холбоотой, өв соёлтой холбоотой энд санаачлаад хэвшүүлээд тогтоод үр дүн гаргасан ажил гэхэд бараг 30-аад ажил байна. Энэ 7 жил гаруй хугацаанд. Тэгэхээр энд бол үнэхээр манай ард иргэдийн зүгээс, эрдэмтэн мэрэгдийн зүгээс, энэ салбарт ажилладаг хүмүүсийн зүгээс хийх шаардлагатай маш олон сайхан санал санаачлаг ажлууд байжээ. Үүнийг дэмжиж ингээд ажиллах юм бол манай ард түмэн олон нийт маш их одоо дэмждэг юм байна. Би өвдөө нэг зүйлийг боддог. Одоо үндсэн хуулинд ч бичээд өгсөн зүйл байхгүй, ерөнхийлөгчийн хуулинд ч байдгүй шүү дээ. Гэхдээ ерөнхийлөгчийн хийх хамгийн гол ажлын нэг бол би өөр 5 ажлын нэг гэж өөрөө тодорхойлсон. Энэ Монголын уламжлал, түүх, соёл, энэ өв соёлыг сурталчлах, энэ талаар гарч байгаа сайн санаачлагуудыг ажил хэрэг болгоход энэ ерөнхийлөгчийн одоо бүрэн эрхийг чиглүүлэх гэсэн ийм л одоо ажил, ийм л зорилго миний сэтгэл зүрхэнд орж ирсэн. Тэгээд энэ чиглэлээр ингээд санаачлаг гаргаад хамтарч ажиллаад тэгээд энэ ажил маань одоо сайн явж байгаад их баяртай байна. Монгол хэлний тухай хууль гарсныг мэдж байгаа. Сая одоо та бүхэн сонсож байгаа бах ерөнхийлөгчийн дэргэдэх хэлний зөвлөл гэдэг. Энэ хэлний зөвлөл маань хуралдсан. Ер нь одоо Монгол бичгийн дүрм мөн одоо өнөөдрийн бидний хэрэгжилж байгаа бичгийн дүрм энэ тэн дээр бас янз бүрх цэгцлэх шаардлагатай асуудлууд байгаа. Энэ монгол хэлээ улам одоо төгөл төр сайхан болгож цаашаа авч явахтай холбогдсон авах шаардлагатай арга хэмжээнүүд байгаа. Зөвхөн монгол бичгийн гэхэд одоо энэ бол мөнх тэнгэрийн бичиг гэдэг энэ жилдээ нэг юм үзэсгэлэн гаргаад ингээд явж байгаа. Манай одоо хүүхдүүдийн дунд, багш нарын дунд, сургуулиудын дунд явдаг тэр сайхан бичигтний уралдаа. Тэгээд энэ чиглэлээр гарсан хууль, зарилга, гадагш дотгош явдаг захидал одоо хүүхдээ төрхөөсөө авахуулаад бид нар монгол бичгээрээ бичиж одоо төрснийг эрчилгээг нь хос бичгээрээ бичиж олгож байгаа. Энэ бүхэн бол үнэхээр одоо их сайхан зүйл юм аа. Монгол хүнийг юу одоо ялгаруулдаг вэ гэхээр монгол өв соёл ялгаруулдаг, монгол уламжлал, зан заншил ялгаруулдаг гэж би боддог. Үнэхээр энэ бол одоо дэлхийн энэ олон ард түмнүүдийн дунд сонгодог хэмжээнд хүрсэн энэ өв соёл бол монголчуудын өв соёл байна. Тэгэхээр энэ бүхнийг хайрладаг, энэ бүхнийг ойлгодог, энэ бүхнийг дэмждэг байж ижил бид нар бүгдээрээ монгол хүн гэж хэлүүлэх эрхтэй болж байна.
Энэ бүхэн одоо чиний сэтгэл зүрхэнд л орсон байх ёстой. Тэгээд энэ чиглэлээр ингээд жил санаачлаг гараад ингээд явж байгааг сонсоход сайхан байна. Сая би дөнгөж сонслоо одоо өчигдөр манай энэ уран бичлэгийн одоо улсууд хуралдаад уран бичлэгийн олон улсын холбоо гэж ингэж байгуулж байгаа юм байна шүү дээ. Тэгээд энд манай Монгол туурхтан одоо ахын дүүс маань нэгдэн ирж оролцож байгаад би туйлын баяртай байна. Иймэрхүү байдлаар цаашаага энэ сайхан санаачлаг, сайн санааны үзүүрт шар тос гэж энэ сайхан санаачлаг улам цаашаа өргөжин дэлгэрэх байхаа гэж ингэж итгэж явж байгаа гэдгийг хэлье. Тэгээд энэ жилийн өвлийн тэргүүн сарын шөнийн нэгэн маань энэ сарын 10 сарын 31-нд тохиож байгаа. Ирэх нэгд өдөр тохино. Тэгээ Монголын ард түмэн бол энэ өдрийг Монгол бахархлын өдөр гэж ингэж бүр тусгайлан өдөр гаргаж ингэж тэмдэглэдэг болсон. Энэ өдрөөрөө Монгол хүн ер нь юугаараа бахарх ёстой юм? Миний бодлоор Монгол хүн сайхан эх орноороо бахарх ёстой. Монгол хүн болж төрснөөрөө бахархах ёстой. Монгол улсынхаа тусгаар тогтнол эрх чөлөөгөөр бахархаж явах ёстой. Монголчуудын олон зуунд бүтээсэн өв соёл түүх тэр гайхамшигтай зан заншлаараа бахархаж явах ёстой. Тэгээд энэ бүхнийгээ сурдаг, энэ бүхнийхээ төлөө санаа тавьдаг ийм одоо жил бүхэн өдөр бүхэн л ийм байх ёстой. Гэхдээ бүр тусгайлан ийм өдөр гаргаж тэгээд их эзэн Чингис хааныхаа мэлмиг хийсэн өдрөөр ингэж тэмдэглэдэг болж байгаа. Энэ үйл ажиллагаа цаашаа улам баяжин өргөжиж ингэж их сайхан явна гэдэгт бол би эргэлзэхгүй байгаа гэдгийг энд хэлье. Ингээд уран бичлэгийн олон улсын ийм холбоо байгуулагдсан бусад одоо энэ санал санаачлагуудад их дэмжиж байгаа. Манай энэ Монгол туурхтнуудын одоо төлөөллөөс энэ хүмүүс энэ чиглэлийн зүтгэлтнүүд маань хүрэлцэн ирсэнд их баярлалаа. Сая та бүхэн сонсож байгаа бах Бурят, Өвөр Монгол, за Халимаг гэдэг одоо тэр улсууд, тэр байгаа газрууд ч гэсэн гайхамшигтай одоо сайхан тийм холбоо энэ уран бичлэгийн чиглэлийн энэ Монгол бичгээ дэмжсэн ийм одоо санал санаачлагууд гараад явж байгаа. Одоо энэ соёлын чиглэлээр гарч байгаа энэ сайхан санал санаачлагуудаа бие биенээ дэмжиж улам цаашаага дэлгэрүүлэн хөгжүүлэх ийм одоо шаардлага байгаа гэж ингэж харж байгаа. Энэ дээр одоо сэтгэл зүрхээ гаргаж газрын хол усны уртаас ингэж хүрэлцэн ирсэн та бүхэнд маш их баярлалаа. Хамгийн гол нь энэ үйлсэд бүх хөдөлмөр, бүх хүчээ зарцуулж байгаа манай багш нар энд одоо оролцож байгаа манай бяцхан хүүхдүүд, оюутнууд, залуучууд та бүхэнд одоо ийм сэтгэл гаргаж ингэж ирж байгаа туйлын их баяртай байна. Өнөөдөр бол үнэхээр одоо монголчуудын баярын өдрөө ингээд та бүхэнд баярын мэнд хүргье. Сайн үйлс улам дэлгэрэх болтугай гэж өрөөё. 2016 уран бичлэгийн олон улсын үсгэлэнгийн шилдэг бүтээлийн шагналыг гардуулахад бэлэн боллоо. Шилдэг бүтээлийн шагналыг Монгол улсаас оролцож буй уран бүтээлч Эрдэнэтийн анх баярын оюун төлхөр бүтээл хүртлээ. Баяр хүргэе танд. За өргөмжил мөнгөний шагналыг Монгол улсын ерөнхий засагийн элбэг дорж гардуулж баяр хүргэж хүндэтгэл өсөөлж байна. За шилдэг бүтээлийн шагналыг хүргэсэн Эрдэнэтийн анх баяр үсгэлэнгийн тусгай шагналын эзнээр Өвөр Монголын өөртөө засхорноос оролцож буй Баатрийн Монголын нууц төвчөө бүтээл хүргэсэн байна. За ихэн таныг урьж байна. За үсгэлэнгийн тусгай шагналын эзнээр Өвөр Монголын өөртөө засхорноос оролцож буй Баатар Монголын нууц төвчөө бүтээлээрээ хүрдэж байна. бас өөрөө бас хамгаалсан юм байна. За өнгөрсөн жилээ бас илүү сайжирсан. Сайн болоод байгаа. Францд өөр хүмүүс байна уу юм бичдэг. Дахиад нэг байгаа юм дээ. их байна. Эм чөөн замаа яа. Намын шатаар асгар харагдав. Яг л моног вокан таун гэж all of you guys. Өөр шат олон мөргөн цогоо тооны
Аха. Сайхан байна. Сайн байна. ертөнцийн чинь юм шиг гоё. Тий. Улаан болсон чинь. Гүрэн ертөнцийн ч гэдэг үсгээ бол яг ойгрын тэр өсний 13 дугаар зууны үечлэгийг тэр энэ номон дээр гардаг тэр